Hello. За гэрээсээ хомс хийя бүгдээрээ өнөөдөр. Тэгээ яагаад ингэж байна гэхээр би нэг өнөөдөр 24-ний өдөр би 28-нд нэг юм Готланд гэдэг Шведийн арал дээр очиж гэр бүлээрээ амрах учраас 7 сарын 3-наас 7 сарын 5-наас нааших одоо хумсаа янзлуулах шаардлагатай бүх хүмүүсээ би ингээд шахаад өглөө 9 мөсөөс ингээ орой морой хүртэл ингэж авч байгаа учраас үнэхээр өөртөө гаргаж одоо салган дээр суух цаг байхгүй учраас тэгээд гэртээ юмнууд аваад ирсэн заяа. Тэгтээ яг нэг дизайнаа сонгоод надад яг энэ бүтээгдэхүүн хэрэгтэй юм байна. Тэгээд гэж бодсон юм аваад ирсэн байгаа. Тэгээд би одоо та яадэд харуулъя заяа. За тэнд гэрлээ аваад ирсэн бэлий дэрил маань байна. Тэгээ би нэгт хөвөнгөө мартсан байна. Хоёрт мат топоо орхисон байна. За тэгэхээр одоо энэ хар уутан дээрээ notice битэг тавьчих. Яагаад notice битэг тавьж ийна гэхээр тоосыг арай юу яа. Өөр тийшээ хамаагүй нисгчихгүйхэн шиг буулгаж авах нь штэ. Тэгэхээр гэтээ нэг давхрыг тавих юм бол хатчдаг. Тэгэхээр аль болох тэг жоохон нойтонг нь хадгалах үүднээс ингээд нэг дүүрэг тавьчих та гэж бодож байна. Би өөртөө зориулж нэг хэдэн юм багцнуудаа авчирсан байна. За энэ нэг юм зөөлөн юм уу? Шууд ингээд одоо нөгөө юм юу гэдэг штэ solid gel хэрнээ юм зөөлнөрөө байгаад байдаг штэ тий. Ийм solid gel энтриг бол заавал тэгж нөгөө юу ах хэрэггүй. Ийм solid gel-ийг арилгахаас өмнө ер нь бол ингээд жоохон арилгах хумсны утгамтгаар авцсан дээрээдэг. Тэгэхгүй бол нөгөө халахтааж юу арилгаж явах явцад дэрэлж явах явцад айгүй их тэр доотлын юг айгүй халаадаг шүү за. Амар халааж мэдэгдүүлдэг учраас аль болох ингээ авч болж ивэл дэрэлдэхээс өмнө механикаар ингээ салгахыг бодорой. Тэгвэл улаанцаа амар халж байгааг нь мэдсэрэж одоо өрөдөлтэй ш тий. Гэхдээ хатуугаараа тогтцдог ийм зөөлнөрөө үлддэггүй solid gel-ийг бол одоо дэрэлдэхээс өөр арга байхгүй. За нэг иймэрхүү одоо энийг шууд дээрээд нэг иймэрхүү одоо энийг шууд дэрэлдэе да. Шугаараа сайхан бүх бахаа сайн мосгоод өгье. Энэ гэдэг би яг гэртээ зүгээр юу яаж байгаа болохоор амар зориултын хурц тод гэрэлгүүж гисэндээ та эдигтэй ингэсгээд нэг гэсгээд харчиж байгаа хаа гэдэгт итгэлтэй байна. За одоо ингээд нэг сайхан бүгдийг шарагдаад тэг гараа угаагаад бүгдээрээ хумсаа нааж эхэлье. 7 хумсаа. Одоо сайхан хумснуудаа бүгдийг өөрийн хилөөд за ингээ угаачлаа гараа сайхан угаацсан. Хөнгөө мартсан учраас ингээ нүүрний хөнгөөр усаад шүү дээ. Цаг амар орой олччээ давхар нөгөө баахан янз юм сонссоор байтал. Би тэг бүр амар ядраад ах юм бол амартай чумсаа наачаад тэгээд дахиад нэг тайт заавал зааж өгмөр нэг хак байгаа. Тэрийгээ зааж өгчөөд топо 50 гэж бодож байна ямартай ч. Гэхдээ дизайн бол угаасаа хийн. Дизайн ихтэй ажил дээрээсээ хинт бичлэг маань явдаг ч юм уу те. Тийм ихтэй явж магадгүй шүү. За одоо нөгөө нэг
nail prep буюу ийм dehydrator түрхээд тэгээ би бас тэгж бодож байна. Нөгөө нэг типээ өрөхгүйгээр шууд нааж үзье гэж бодож байна. Why not? Одоо дотор талыг нь нөгөө нэг ийм типээ наах гэж байгаа байхгүй. За чи хурууных. Энэ чи 2 л хуруу шүү дээ. За энэ 2 хуруундаа нааж үзүүлээ шүү дээ. Тэгээд тэнцүүлж хараад жоо урагшаага наахгүй бол нөгөө өмнө ургасан хэд маань байгаа шүү дээ. Тэгэхээр урд наана гэхээр энэ бол ер нь болчихж байна. Ингэж харагдчих. Тэгээ энэ хараа. Ингээд яг энэ хажуудлын ингээл тэр чигээрээ ороод за ийм болцсон байна. За өглөөний мэнд хүргэе. Одоо цаг би нэг 5 хүмүүс наагаад байснаа да. Тэгээ тэр бичлэг чинь бүр уржигдэр оройных цаа. Тэгээ яасан бэ гэхээр би юу хацсан тэнэг чинь топ кота орхицсан заяа. Тэгээ топ кота орхицсан юм чинь угсаа нөгөө юм хатуу жээд мэлээ тавьж хонолоод бүс ааруулж байгаа юм шиг тэр чигээрээ гүрээсэн. Тэгээ топ кота мартаад 2-т тэгээд угсаа амар шин 2 болцсон. Тэгээ шууд унтаад. Тэгээ өчигдөр оройн за юмнуудаа гүйцэж хидаа гэж бодоод ажилласаа дахиад юмнуудаа чирдээдэг аахгүй. Тэгсэн чи бейс код орхицээдээ. Тэгээ одоо ямар ч юмнуудаа гаргаад задлаа тавьсан байна. Гэхдээ нөгөө уржигдэр оройн наасан 5 умс маань бол бейстэй гаш тэ энэ хойно хүртлээ. Тэгэхээр ямар ч энэ 5 умсаа бүгдээрээ бодцгаая. Тэгээ дараа нөгөө 5 умсаа би зөв бичлэггүй бодчихъя. Тэгээ энэ 5 умс дээрээ гоё. Дизайна хийцгээе бүгдэр. Глинсертэй өнгөөрөө сайхан арчижээ. За. Бейс л тавьсан маш right. Тэгээ би ихтэй ажилласаа нэмэлтээр бас ийм авчирсан. Магадгүй юу явах гэж бодоод ийм интерес ганц нэгийг тавьж магадгүй гэж бодсон. But сайн мэдгүй байна. Харцгаая бүгдэр тийм. За одоо ингэсэн байгаа дээрээ яана гэж жоохон ойртуулж харагдаж байна уу? Окей. За иймэрхүүл татах юм байна. За энэ дээрээ би юу авчирсан гэхээр юу авчирсан юм зөв hard gel шиг авчирсан юм. Яг үртийн clear gel заяа. Тэгээ бүгд шууд энэ clear gel тавиа. Энэний нэг давуу тал нь энэ дээр юу яадаг? Шууд юу өргөддөг. Шууд powder өргөдөж болдог юм давуу талтай ийм хөрхөн хэрэглэхэд эвтэйхэн олон давуу талтай ийм жил юм билээ. Хатуу жил, давхар, powder шууд дээр нүрж болдог гэсэн үг. Тэгэхээр ер нь бол топ жил гэсэн үг. Тэгтээ бас builder юм шиг. Мэдгүй. За тэгээ будалдаа эхлэхээс өмнө би та хэдэд нэг одоо мини хак шиг юм зааж өгье гэж бодож байна л та. Тэгэхээр одоо энэ ингээд чиний хумсны артал амар харагдаж штэ тий. Энийг яаж нуухай гэхээр надад энэ спонж байна. Миний нөгөө Тэмүгээс дахиалж исэн ийм инэттэй палет шиг юм байна. За энэ л ингээд дотор нь за энийх нь өнгөнүүд бол ингээд амар өтгөн бүтэцтэй аа штэ. Тэгээ бүгдээрээ яах ч юм гэхээр тэр хумсны энэ доотлыг нуугч байгаа хгүй бүгдээрээ. Энэ үрцэн байгаа штэ тий. Үрцэн байгаа хумсан дээрээ шууд спонжт нь. Тэгээ энэ спонжийг бол норгох бол бүр яг ёстой бол биш шүү за. Тэгэхээр шууд энэ чигээр нь би одоо хэрэглэж байна. За тэгээд энэ арай яагаад санагдаад байдаг учраас ийм бейж рүү энэ өнгийг ашиглая гэж бодож байна. Нээ эсвэл
Ийм ivory цагааныг ашиглах юм уу? Окей, ivory байсан ч харъя те. За нэг иймэрхүүг авлаа. Иймэрхүүг аваад тэгээ бээлийн дээрээ гоё тараагаад өгнө. За бээлээ биш юм зориултын цэвэрхэн цаас мас шиг уучиг юм бич байсан бол хатуу гадаргуутай. За ингээд одоо шууд дарлаа. Шууд энэ хуурай типэн дээр штэ guys. Иймэрхүү. За одоо ийм харагдаж байна. Тэгэнгუут надад голд нь чүт ийм бор өнгө бас хэрэг болох юм шиг санагдаж байна. Энийгээ бас адилхан тарна бэлэн дээрээ. Тараалаа. Яг энэ гол дээр авчи дахиад тарадаг. Тэгээ шууд нэг иймэрхүү болгочихж жаад одоо энийг хатаач. Энийг бол нэг амар 60 секунд гэдэг шаардлага байхгүй. За тэгтээ бас юмыг хангалттай хатаахгүй бол нөгөө доотл нь зарим нэгэн дутуу хатаагүй юмнууд чинь шууд топ мопносоо хавхарч эхэлдэг байхгүй юу? Яг тэгэхээр топон доорх материал чинь хангалттай хатаагүй учраас топ чинь хуларч эхэлдэг байхгүй юу? Тэгээ энэ маш нэмгэн төрхс учраас за нэг 40 секунд бол хатаач гэж бодож байна. За хангалттай. Одоо шууд энэ дээрээ энэ топ жилээ хэрэглэе бүгдээрээ. За миний нөгөө инспо зураг маань бол энэ байгаа штэ. Тэгэхээр бүгдээрээ ингэж бодож байна. Би нэг цэнхэр ката яваад ирсэн байгаа. Энэ Jimmy брэндээ. Тэгээ энэ цэнхэр катая бас туршиж үзье гэж бодож байна бүгдээрээ. Эсвэл I'm just thinking. Цэнхэр ката энэ дээр их зүгэрх гэж бодож байна. Yes, do it. Oh my god, би баг энэ нөгөө хойдлохоо суурийг ингээд дарах мөнгө авчираагүй юм байна шүү дээ. Oh my god. Энэ одоо хойдлын яах вэ? За ямар тач шууд пигмент үрж үздэг юм билүү? Эсвэл хойдлын энэ нөгөө нэг орсууд хэрэглээд идэг шиг энийг тавих уу? Нэг юм сав байдаг шүү дээ. Хойдолтой хүмүүс тайддаг. Амир дээр үе хөвгш харагдах юм болов уу? Зэлтэйл. За амиртаж нөгөө нэг юу яатсан байгаа шүү дээ бүгдээрээ guys. Энийгээ тавьцаагаа. Тийм болохоор энэ дээр энэ цэнхэр туяатай энэ powder яаж одоо өргөдөх нь харцгаая бүгдээрээ эхлээд болохгүй л арилгачаа. За спонж авлаа. Өрлөө. Гэхдээ бас жоохон харагдаад энэ дээр хойдлынх нь. Гэхдээ бас зүгээр ч юм уу яг ингээ харахаар зүгээр ч юм уу. Энийг жоох өрх юм байна уртлаас нь. За яг энийг сүүлд нь олоо. За пигментийг бол гоё авч ийн хараа. Бараг ингээд яачмаар юм шүү. Орхичмаар юм шүү. Тамиртаж. Хараа бүгдэр. За ингэсэн байгаа одоогоор тэгээд ката явах гэдэг юм тийм үү? За. Миний нөгөө нэг өмнөх бодолтойг амар гоё юм байна бэ. Энийгээ заагач магаач их цэцэгтэй хаваад жоохон төстэй тэр цэнхэр бодолт хийчихээ. За бүгдээрээ зүгээр. Ийм байна. Одоо хойдлоо эхлээд уусгана.
нэг иймэрхүү багсаар зүгээр жижигэн татаал. Ямар харагдаад байна уу? За. За одоо бүгдээрээ. За энэ дээр харагдах нь уу? Бас харагдаж байна тийм. За нэг хэсгээ хальт юу оруулаад болоо. Угсаа дээр амар их юм тавигдах болохоор энэ юм нэг амар перфект хавлаалаагүй хатаад. Тэгтээ яг нөгөө бодсон юмнуудаа авчираагүй болохоор өндөө амар муухай мүүдтэй байна. Бүгдээрээ юу яа? Одоо энэ цэнхэр өнгө маань надад амар лайт санагдлаа. Тэгэхээр энийг уг нь авчирсан. Тэгэхээр энэгээр жоохон өнгийн нэг тийм гоё шөнийн тас цэнхэр өнгөтэй болгоё гэж бодож байна. Тэгэнгуутаа шууд тэр том 3D silver юмнуудаа хий заяа. Тэгээ ер нь баг болоо юм шүү. Тэ. Одоо энэ өнгө. Одоо энийг бүгдээрээ усгах. Зүгээр энэ спонжоор л усгах гэж бодож байна. За одоо бүгдээрээ matte tab тавихаас өмнө нь штэ тэ энэ дээрээ юу тавих вэ гэхээр ийм том drops тавина. Дизайн дээр харагдчихсэн штэ тэ. Хамгийн гол нь matte tab тавихаас өмнө тийм 3D drop тавина шүү за. Миний бодлоор нэлээд том байвал гоё харагдана гэж бодож байна. За сайхан ингэж жаад нэг хоёрыг ямар тааж тавья те. За одоогоор иймэрхүү харагдаж байна. Энийг ингээ бүгдээр сая клинсертэй хөнгөөр арчсан. За клинсертэй хөнгөөрөө заавал арчнаа. Матапныхаа араас. Одоо бүгдээрээ яах вэ гэхээр миний тогтмол хэрэгэлдэг crazy top аваад за crazy top-ныхаа энэ дээр тавьчих. Дараа нь арччих юм чинь. Оо. За. Одоо энийхээ харангүй штэ тий. Харангуунаас нь жоох юм багсаараа аваад гэмэрхүү энэ дээрээ тавьж өгөөд утгана. Crazy top-той хамт ингээл утгацж байгаа байхгүй. Yes. За.
Одоо айгүй шигүү том байгааз анзаарсан бол тэгэхээр ер нь миний crazy top баг багтаа юм биш үү? За. Жохон бомбоолгоод нэлийн товгор 3D байх хэрэгтэй. За шууд газ хатаагаал явчих. Иймэрхүү ер нь бол ингээл гол нь нэлийн уртл нь бомбор байсныг сайн санаарай. Тэгэнгүүтээ энэ бүрийнхийгөө тойруулж тавина за. Тэгээд зураасаа татлаа. Тэгжиж нэг юм за нэг иймэрхүү боллоо. Гэтэ ийм биш үү за. Үзүүрийг ингэж нарийн татчихж арай нэг тийм гэсэн маягтай болж шүү заяа. Тэгэхээр би одоо зүүн гараараа баруун гараа нэг гоё бичлэгэн дээр гаргаж чадахгүй хаа. Тэгэхээр ер нь бол энэ хурууга хангалттай таадаг үзүүлнэ. So sponge байна. Тэгээ silver powder авлаа. Үрдлээ. Би яа ерөөсө golden юм хэрэгэлдэг юм болоо те. Одоо гэхдээ дараа нэг гоё амар сүртэй юм баян хомс хийж үзэх бүгдээрээ алтаар хийсэн хомс. За тэгээд ийм зузаан top coat буюу crazy top-ыг бол ерөөсө 2 минут хатаана. 2 минут болж өгвөл 3 минут хатаасан ч яах вэ? Тадаан. За одоо энэ powder сая энгээр үрсэн штэ. Тэгвэл энэ цэвэрхэн хэсэг байгаа тийм үү? Цэвэрхэн хэсгээрээ чанга дарлаа. Пат нэг татлаа. Тэг ингээд цэвэрхэн болгочих жаахгүй. За бүгдээрээ одоо шууд топо тавьж үзье. Энэ болохоор би энтхийн нэг орч дэлгүүрээс авсан нэг юм орч топ юм шиг байгаа юм. За. Бүх нөхцөөр нь эхлээд топо нэмгээ явуулаад өгнө. Яг тэгвэл энэ нөө дотор амар их займаа үлдэх магадaltaй учраас эхлээд бүгднгээр нэмгээ оруулна. Тэгэнгუутаа дахиж нэг топ авлаа. Яг гол хэсгээ. Яг тэгвэл ийм өтгөн зузаан powder бүгдээрээ хамгаалж штэ. Тавгарыгаа. За жоохон доош харуулаад тарчээ. За хаталаа. Хартаа
Гэтэ нөгөө ихний хумс болохоор угаасаа нэг бүндөрний яхад нэг ямар тааж төсөөрүүлээд хийчиж яг баруун гараараа зөвхөн зүүн гартаа хийх юм бол би ер нь 2-3 насаа илүү гоё болдог. Миний френч бас ер нь 2-3 насаа илүү гоё болдог. Гэхдээ look at this. Хада 세상에. За энийг хатгах. За ийм болсон байна. Ингэж харуулах. Ийм болсон. Тэгээ нөгөө олоолаа хамтдаа байхдаа амгүй харагдах гэж бодож байна. Гэхдээ одоо ч гэсэн дайггүй юм шүү тэгээ. Энэ дөрвөн өмсөн дээр би яг энэ дизайнаа адилхан хийгээд тэгээд юу байна. Тэгээд хоёр өгтөө асгаж байгаа хоолундаа гээд ажил руугаа яваад үлдсэн өмсөө дуусгаад тэгээд гэртээ ирэхдээ сормосныхаа ямиг авчирна. Тэгээ өнөө орой сормосны ямиг химээ хийн. Тэгэхгүй бол ингээд хараа. Тэгвэл миний хуучин юм уусаа ингээд бүр унаа байхгүй болчихсон. Тийм байна. За тэгээд бичлэгтэйгээ хаал байсан баярлаа. Одоо 6 өнгөрцөн байна. Тэгээд дээрэс нь би нэг юм баладрамд орсон. Байн энийгээ паузлж үзээд. Гэтэ арай чинь апыг таттлаа би бол донтоогүй. Гэхдээ энийг үзэнгээ 4 амсаа дуусглаа. Үзэнд баярлаа. Тэгээд юу агараа guys. Shut up. Sorry. Тэгээд бүгдээрээ юу яа? Одоо гадуур нэг юм хагас галзуун шиг ингэ явж байгаа юм шүү дээ. Яг энэ дөрөв хийчин те. Тэгээд үзэнд баярлаа. За тэгээд subscribe хийгээрээ. Тэгээд лайк майка дараад гоё бичдэг хөөрх юмнуудаа бас үргэлж бичээрэй. Subscribe бити мартаарай. Би тэгж яг нэг ажиглал тэдэн хувь нөөн гэж хараад идэг. Гэхдээ ер нь л яг I need still more subscribers. Bye.